Үндэсний хэл бичгийн олимпиадад ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн монгол хэл бичгийн багш Зол Жаргал 18 дахь жилдээ оролцож байна. Зол Жаргал багш дунд сургуульд сурч байх үеэс монгол хэл бичгийн хичээлдээ онцгойлон анхаарч гүнзгийрүүлэн судалж эхэлжээ. Монгол бичиг бол соёлын дархлаа гэж үзэж ирээдүйн мэрэгжлээ хэл бичгийн багшаар сонгосон байна. Дунд сургуулийн хүүхдүүдэд үндэсний дархлаа болсон хэл соёлыг заан түгээж өөрөө ч тасралтгүй суралцж байна гэсэн юм. Ерөнхий боловсролын сургууль болгон монгол бичиг үндэсний хөтөлбөрийн хүрээнд олон үйл ажлуудыг зохион байгуулж байна. За тэгээ зөвхөн сурагчид гэхгүй багш нарыгаа бас монгол бичиг хөгжүүлж байна. Багш өдөртөх ажилтан бүгдээрээ монгол бичгээ сурах үйлдэлтэй шандж байна. Сурагчдыг монгол бичиг хөгжүүлэх, хүмүүжүүлэх, их соёлтой хайртай болгохын тулд маш олон клуб, сект, дугуйлангууд явж байна. Олон уралдаан тэмцээнүүд явж байна. Тийм учраас миний зүгээс л одоо бол ер нь монгол бичгийг хэрэглээвэл ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд бол маш их нэмэгдэж байгаа, хүүхдүүдийн чадвар агж байгаа гэж миний зүгээс харж байгаа. За ихтэй сургуулийн оюутан ерөнхий боловсролын сургуульд үзэж байгаа бол оюутнууд маш их байгаа. За би өөрөө жишээлбэл одоо Монгол Улсын их сургуульдаас монгол бичгээ хичээлээ заадаг. Тэгэхээр ингээд оюутнуудынхаа одоо байдлыг харахад бол үнэхээр бас одоо жилээс жил улмал одоо сайжирч бол орж ирдэг. Өөрөөр хэлбэл унших чадвар, бичих чадвар эдгээр нь бол ер нь монгол бичгээ одоо цахим хэрэглээ эдгээр нь бол одоо урд үеийнхээс бол илүү бол ингээд бас үр дүнтэй суралцаад ингээд ирсэн оюутнууд бол байна. Цаашид бид яах вэ гэдгийг одоо бас бодох цаг болж байгаа бах. Мэдээж өөрөөхөө бил энэ чинь хэрэглээ байх хэрэгтэй, эргэцэн орчин байх хэрэгтэй. Илүү одоо хүн сурсан мэдснээ ингээд батгаажуулаад явах ийм одоо боломжуудыг бол бас төр одоо анхааралд авч бол бүрдүүлэх ёстой л гэж бодож байна. Ерөнхий боловсролын сургуульд монгол бичгийн хичээлийг 6 дугаар ангиас нь эхлэн заадаг. Харин багш нарын хувьд сурагчид уншиж бичиж сурсны дараа буюу 3 дугаар ангиас нь эхлэн монгол бичгийн хичээлийг заавал цаашлаад үндэсний бичгийг өдөр тутамдаа хэрэглэх дадал болно гэж үзэж байгаа юм.